ертөнц дээрх хамгийн өвөрмөц, хамгийн хачирхалтай, хамгийн юр бусын бүхий л физикийн хуулиудыг уландаа гიშгсэн тогтоц юу вэ? Хар нүх. Тийм ээ. Хар нүх бол зөвхөн физик биш, бүхий л шинжлэх ухааны ертөнцийн дэх хамгийн том гал авалсан маргаануудын гол эзэн нь юм. Хар нүхний түүхийг судлахыг хүсвэл Ньютоны цаг үе рүү буцацгаая. Физикийн загалмайлсан эцэг маань бүх ертөнцийн таталцлын хуулиа гаргаж ирэх үед эрдэмтэд энэ сэдвтэй холбоотой янз бүрийн эргэцүүлэл хийсэн байдаг. Аливаа биетийн масс нэгсэх тусам хүндийн хүч нь бас ихсдэг гэсэн. Масс ихтэй биеийн татах хүчнээс зугатаахын тулд тэр чинээгээрээ хурдтай байх шаардлагатай. Тэгвэл хэрвээ масс нь төсөөлж боломгүй тийм их байвал ертөнц дээрх хамгийн хурдан зүйлж түүнээс зугатах боломжгүй бол яах вэ? Гэрэл хүртэл түүнээс зугатаж чадахгүй гэсэн үг үү? 400 жилийн өмнө бид хар нүхний талаар ингэж бодож байж. Нэг буруу бодсон зүйл бол байхгүй. Гагцхүү тийм их масстай биед хэрэв үнэхээр байвал яг юу болж өрнөх талаар бид тодорхой сайн хэлж мэдэхгүй байлаа. Учир нь гэрэл хүртэл зугатаж чадхааргүй тийм аимшигтай тогтцол байдаг гэдэгт итгэх үнэхээр бэрх байсан юм. Маш удаан хугацааны турш физикийн салбарын нөлөө бүхий эрдэмтэд том шинжлэх ухаанчид хүртэл ийм тогтцол байх боломжтой гэдэгт нэг л итгэж өгөхгүй байлаа. Харин жинхэнэ маргааныг 100 жилийн өмнө физикийн салбарт хувьсгал хийсэн нэгэн хосгүй эрхэм ихлүүлсэн юм. Альберт Эйнштейн. Харьцангуй ерөнхий онолоор Эйнштейн бүх зүйлийг өөрчилсөн юм. Цаг хугацаа гэж юу вэ? Болон огторгуй гэдэг чинь огт оргүй хоосон биш гэдэг бичлэгүүдээр бид түүний онолуудын тухай ярьсан. Огторгуйг үнэндээ space time буюу огторгуй хугацаа хэмээх давуутай зөвлөж энэхүү даван дээр байгаа аливаа нэгэн биед өөрийн массаараа энэ давууг мөрөөлгөж бас хонхойлгодог гэж байсан. Аврах масстай биетүүд бүх зүйлийг мөрөөлгөж байв. Цаг хугацааг хүртэл мөрөөлгөж байв. Бүр зарим тохиолдолд цаг хугацааг зогсоох чадaltaй байлаа. Тэгэд энэ хувьсгал авчирсан онол дээрээс замдаа гарсан герман физикч Карл Шварцшильд нэгэн галзуу гэмээр санаа дэвшүүлсэн байдаг. Хэрвээ аливаа биетийн массыг нь тогтмол хэвээр нь бариад хэмжээ буюу эзэлхүүнийг нь хязгаарт нь хүртэл багасгавал атомуудын зөвшөөрөх хэмжээнд хүртэл багасгавал нектарл нь итгэмээргүй нэмэгдэх ба тэр чинээгээрээ огторгуй хугацааг бас хязгаарт нь хүртэл хонхойлгох болно гэж байв. Атомуудын зөвшөөрөх хязгаар гэдэг нь юу хэлээд байна вэ гэхээр атомын жингэн бүрдүүлж буй протон, нейтрон болон электронууд үнэндээ тухайн атомын эзэлхүүний тэг нэг хувийг нь л бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл атомын доторх 99.99999% нь хоосон гэсэн үг. Тэгэхээр хэрвээ тэр хоосон орон зайг алга болгочих бол бид нектарчлалын дээд хязгаарт хүрч чадна. Жишээн дээр авч үзвэл хэрвээ манай нарыг бүрдүүлж буй атом бүрийнх нь доторх хоосон орон зайг нь алга болговол нар маань ердөө 3 км-ийн диаметртэй болох байсан. Дэлхийн маань харин 9 мм буюу гарбууны сумны диаметртэй тэнцгээр жижиг болох байсан. Нектарлын хязгаар нь энэ. Гэхдээ энэ нектарл дотор агуулгадж буй энэ их масс огторгуй хугацааг хязгааргүй хонхойлгоно. Хязгааргүй мэд хонхойх нүхийг үүсгэн гэсэн үг. Гэрэл хүртэл энэ хонхроос мулдарч чадахгүй учраас бид түүнийг харж чадахгүй. Тэгэд харах боломжгүй энэ нүхийг бид хар нүх гэд нэрлэжсэн юм. Харин харж чадах болон чадахгүй эсвүүдийг заалах тэр хаяаг event horizon буюу үзэгдлийн хаяа гэж нэрлэдэг. Хар нүхний тухай ойлголт анх ингэж гарч ирсэн юм. Энэ бүх таамаг болон онолууд дэмжлэг хэдийгээр авч байсан ч ертөнцийн дээр ийм тогтоц яг байдаг гэдэгт хинч итгэхгүй байлаа. Физикийн хуулиудыг уландаа гიშгэж буй мэт боломжгүй мэт санагдаж байв. Гэхдээ нэр нь тиймч дуулаагүй нэг эрхэм 19 настай энэтхэг залуу Subramanian Chandrasekhar хэмээхийн залууд энэ сэдвтэй холбоотой хэлэх зүйлс байв. Оддын дотоод бүтцийн талаар хийсэн судалгаануудынхаа тусламжтайгаар Кембрижийн их сургуульд эзэж чадсан энэ залуу цагаан одоо одны талаар маш сонирхолтой судалгааны ажлыг хийж байлаа. Цагаан одоо одны талаар бид өмнөх бичлэгдээрээ ярилцсан. Цөмийн түвшээ дуусгасан болохоор энерги үйлдвэрлэхээ зогсоогоод гадаргууга тогтоон барьж чадалгүй алдаад дотгошоо хумигдж буй одны зүм. Гэхдээ энэ хумигдах явцад нэг хязгаар бий. Атомууд шахагцаар тодорхой нэг түвшинд очоод зогсдог. Үүнийг электрон даралт гэж нэрлэдэг тухай өмнөх бичлэгдээр ярьсан. Тэгэхээр Chandrasekhar англи дөөрийн судалгаагаа явуулж байх үед шинжлэх ухааны ертөнц бүх оддыг цагаан одоо од болоод дуустдаг хэмээх оддын мөхлийн цор ганц хувилбарт итгэж байлаа. Атомууд үүнээс цаашаа хумигдахыг зөвшөөрөхгүй гэж бодож байлаа. Гэтэл Chandrasekhar-ын тоос оллууд шал өөр зүйлсийг харуулж байв. Цагаан одоо од хүртэл масс нь тодорхой нэг хэмжээг давсан тохиолдолд үргэлжлүүлэн цааш хумигдана гэдэг үр дүнг харуулж байв. Өмнө нь аливаа одны хумигдах хязгаар нь хамгийн дээд талдаа
10,000 км диаметр юм гэгддэг байсан ч Chandrasekhar аливаа одны цөм нарны жингээс 1.4 дахин их масстай бол өөрийн хүндийн хүчин нөлөөндөө дийлдээд улам цаашаа хомигдно гэдгийг тооцоолсон байлаа. Хязгааргүй мэт хомигдно гэдгийг. Энэ тооцоолол нь хар нүхний анхны сэжвэр байсан юм. Гэхдээ мэдээж түүний ололт шинжлэх ухааны ертөнцид томоохон эсэргүүцэлтэд тулгарсан байдаг. Ялангуяа Chandrasekhar-ын судалгаа хийж байсан Кембрижийн их сургуульд ажиллаж байсан өөр нэг алдартай эрхэм болох Sir Arthur Eddington түүний ололтыг маш хүчтэй эсэргүүцэж байлаа. Eddington-ыг та санаж байгаа байх. Харьцангуй ерөнхий онолын талаарх бичлэг дээрээ ярьж байсан. Эйнштейнийг дэмжих шийдэмтдийн нэг. Нар хэрэлтлийн үед хийсэн туршилтаараа Эйнштейний харьцангуй онолыг нотлож байсан эрдэмтэн. Гэхдээ тэр хүртэл Chandrasekhar-ын санааг хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. За яах вэ? Ямарваа нэг од тодорхой хэмжээнд хүртлээр жижигэрч болно. Ямар ч асуудалгүй. Гэхдээ үүнээс цаашаа жижигэрх нь таны хийж байгаа шиг хязгааргүй мэт хомигдох нь шал утгагүй санагдаж байна гэж байлаа. Тэгэхээр Chandrasekhar өөрийн судалгаагаа Америкт үргэлжлүүлэхээр шийдэв. Гэтэл яг тухайн үед шинжлэх ухааны ертөнцид шинээр гарч ирсэн нэгэн галзуу ололт түүний санааг дахин хүчрхэгжүүлсэн байдаг. Тухайн үед атомын цөмийг протон болон нейтроноос бүрдсэн гэдэг нь мөн электронууд түүнийг тойроод хүрээсэн байдаг гэдэг нь мэдэгдэж байсан. Харин 1932 онд Юрбусын игт аралт үзүүлсэн тохиолдолд электронууд протонтойгоо нийлээд зөвхөн нейтроноос бүрдсэн бүтцийг үүсгэж болно гэдэг нь тодорхой болов. Ийхүү цагаан одын оддыг улам дотгошоогоо хомигдож болно гэдгийг хэрвээ гидростатик тэнцвэрээ бүр мөсөн хөндий хүчинтэй алдсан одны цөм нь нарны масснаас 1.4 дахин болон түүнээс дээш масстай байвал ертөнцийн дээрх хамгийн өвөрмөс тогтцоодын нэг болох нейтрон оддыг үүсгэнэ гэдэг нь онлын хувьд нотлогдсон байдаг. Ажиглалтаар нотлохыг хүсвэл та үхрийн ордны оддын зүгт байрладаг хавчин мананцралууд урангаа чиглүүлэхэд хангалттай. Энэ мананцруудын голд байгаа зүйл бол нейтрон од юм. Өмнөх бичлэгдэр нейтрон оддын тухай бас ярьсан. Итгэмээргүй их масс болон нягтралтай бүтэц. Нэг халбаг нейтрон одны масс нь Эверест уулын бүхэл масстай тэнцэх хэмжээтэй байдаг гэж ярьсан. Тэгэхээр эцэст нь бид оддын мөхөл зөвхөн цагаан одын од дээр зогсдоггүй. Улам цаашаа хомигдсаар нейтрон оддыг үүсгэдэг гэдгийг мэдэж авсан юм. Гэхдээ энд хүрээд ахаад л мухардл үүсч оддын мөхлийн төгсгөл бол нейтрон од үүнээс цаашаа гэж байхгүй боломжгүй гэж байлаа. Харин энэ үед шал өөр нэг эрхэм тоглоомонд орсон юм. Түүхэнд хамгийн ухаантай, хамгийн маргаантай, хамгийн их хүндлэгдсэн, эсвэл хамгийн их үзэн ядагдсан эрдэмтдийн нэг. Роберт Оппенгеймер. Оппенгеймер. Манхэттен төсөл, атомын бөмбөг, өөр юу ч байгаа билээ. Түүний талаар дараа нь зөндөө ярих болно. Гэхдээ одоо сэдвээсээ азаагаад яах вэ? Тэгэхээр Оппенгеймер энэ сэдвээр өөрийн тооцооллуудаа хийж аливаа одны цөм нь нарны масснаас 3 дахин ба түүнээс илүү байвал нейтрон од дээрч зогсохгүй гэдгийг тооцоолсон байдаг. Гэхдээ мэдээж маргаан үгээр дууссангүй. Өөр нэгэн алдартай физикч болох Джон Виллер Оппенгеймерийн санааг маш хүчтэй эсэргүүцэж байлаа. Яг л Эдингтон шиг. Оддын мөхлийн эцсийн зогсоол бол нейтрон од. Өөр тогтоц үүсэх боломжгүй гэж байв. Хин ч ийм хачирхалтай тогтоц байх боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байв. Мэдээж энд яригдж буй хүмүүс бүгдээрээ түүхэнд нэрээ үлдээсэн агуу эрдэмтэд учраас жирийн хүмүүс шиг явган хэрүүл маягаар мэтгэлцэхгүй. Виллер түүнийг няцаахын тулд эрдэмтэн хүний ёсоор энэ сэдвтэй холбоотой маш нарийн судалгаа хийж эхэлсэн байдаг. Яагаад ийм тогтоц байх боломжгүй гэдгийг тайлбарлахыг хүсэж байлаа. Хачирхалтай нь юу вэ гэвэл хар нүх гэдэг нэршлиг шинжлэх ухааны хэллэгт нэмсэн хүн бол Джон Виллер өөрөө байсан юм. Гэхдээ Виллер байхгүй гэдгийг нь нотлохыг хүссэн зүйлийнхээ дотор нь өөрөө байхгүй болсоор байлаа. Эс оршихуйг нь нотлох гэж байгаад оршихуйг нь баг нотлож орхихон тэр. Бүхий л онол томьёонуудыг, харьцангуй ерөнхий онолыг, таталцлыг, огторгой хугацааны ойлголтуудыг ашиглаад, тооцоолоод, нэмж хасаад болохгүй байлаа. Хар нүх хэмээх тогтоц оршин байдаггүй гэдгийг нотлохын тулд хийсэн бүхий л тооцооллууд ганцхан хариу өгч байлаа. Хар нүх хэмээх тогтоц оршин байх боломжтой гэж байлаа. Бүр зайлшгүй байх ёстой гэж байлаа. Өөр тайлбар байхгүй байлаа. Энэтхгээс замдаа гарсан 19 настай залуугийн Chandrasekhar-ын мөрөөдөл биелсэн байлаа. Хэдийгээр олон жил өнгөрсөн ч гэлээ түүний бүхий л хичээл зүтгэлүүд үнэлэгдэж 1983 онд Нобелийн физикийн шагналыг түүнд хүртээсэн байдаг. Ингээд эцэст нь хар нүхний оршихуй нэгэнд байдаг гэдэг нь тодорхой болчихлоо. Дээрээс нь бид яг яаж үүсдэг гэдгийг бас мэдэж байлаа. Хар нүхний жор бидний гарт байлаа. Гэхдээ нэг зүйл дутуу байв. Хар нүх өөрөө дутуу байв.
ямар нэгэн нотлох баримт, ямар нэгэн зураг. Заавал нүдэрээ харж байж санаа амардаг нь хүмүүний аран шин учраас яг байдаг гэдгийг нь бидэнд харуулах нотлохоо дутуу байв. Өөр нэгэн адал явдал бидний хүлээж байв. Нэг төрлийн өрсөлдөөн, уралдаан, анхны хар нүхийг олох, эрдэмтдийн мөрөөдөл болон хувирсан байв. Боломжгүй идэж байсан зүйлийг олж илрүүлэх, нотлох. Энэ бол шал өөр нэгэн амжилтын түүх учраас үүнийг дараагийн бичлэг дээр ярьцгаая. Хар нүх. ертөнц дээр хамгийн өвөрмөс тогтцол гэж бичлэгийн эхэнд хэлж байсан. Гэхдээ хар нүх гэдэг нь зүгээр яг юу болох нь мэдэгдэхгүй хаа нэгтээ оршин байгаа юр бусын мангас гэхээс илүү бидэнд маш өөр хаалгуудыг нээж хариулж чадаагүй олон асуултын хариултыг бидэнд өгөх болно. Одоогоор шинжлэх ухааны хамгийн чухал асуулт юу гэдгийг та мэдэх үү? Хамгийн учир битүүлэг нууц. Яг одоогоор бүх эрдэмтдийн хайж байгаа асуулт. Квант физик болон харьцангуй ерөнхий онол хоёрын хоорондох холбоос. Энэ хувьсгал авчирсан хоёр ойлголтыг хооронд нь нэгтгэх онол. Бүх зүйлийн онол. Тэгэхээр хар нүхнүүд энэ асуултын хариултыг бидэнд өгч магадгүй. Аль хэдийн нэлээд хэдэн хариултыг өгөөд амжчихсан. Ньютон шиг, Эйнштейн шиг өнөөдрийн хүртэл огт ярьж байгаагүй өөр нэгэн эрхмийн тусламжтайгаар. Стефен Хокинг. Эцэст нь түүний гайхамшигтай гоц ухааныхын талаар ярих цаг ирлээ. Гэхдээ эхлээд анхны хар нүхийг хамтдаа олцгоё. Дараагийн бичлэг дээр. Дуусгахаас өмнө нэг зүйлийг хэлэхэд иймэрхүү төрлийн бичлэгүүд хийхийг үргэлжлүүлэхэд минь тус болохын тулд шинжлэх ухааныг алдаршуулахын тулд энгийн бөгөөд сонирхолтой байдлаар бусдад түгээхийн тулд илүү олон хүний анхаарлыг энэ салбар руу чиглүүлэхийн тулд таны дэмжлэг хэрэгтэй байна. Join товчон дээр дарж гишүүнчлэлд маань нэгдээрэй. Сувгийг маань дэмжээрэй. Баярлалаа.